За миний хувьд болохоор энэхүү эссе бичлэгийн уралдааны зарыг харчаад эхлээ бодож үзсэн л дээ. Тэгээ яг бичих санаагаа бодох үед би чи ер нь энэ шинжлэх ухааны бидлэг айгүй хомос юм байна. За байгалийн баялаг гэдэг зүйлийг хүмүүс айгүй их ярьдаг ч гэсэндээ би яг ямар байр суурьтай юм бэ гэдэг талаараа бол ерөөсөн мэддэггүй юм байсан юм билээ. Тэгээд жоохон бодож үзээд нийгэм ер нь ямар хандлагатай байна гэдгийг ажигласан. За энэний үндсэн дээр бол байгалийн баялаг гэдэг сэдвүүт манай арт иргэд жоохон сөрөг байр суурьтай юм уу та гэдэг зүйлийг ажигласан. Тийм болохоор төрөөс зөвхөн бодлого хэрэгжүүлээд төрийн хувийн хвшлэн хариуцлагатай байгаа зохицохгүйгээр энэ талаараа иргэдэдээ ил тод мэдээлэл олгох хэрэгтэй байна. Иргэд нь хариуцлагатай хандах хэрэгтэй байна. Аливаа шинжлэх ухаанд шүүмжлэл хийх хэрэгтэй байна гэдэг санааг эцэнд илүү тусгаж өгөхийг зорьсон байгаа. За энэний тулд ер нь бол төрөөс яг альваа хэрэгжүүлэх гэж байгаа төсөл хөтөлбөрийнхаа талаар цахим хуудасаараа дамжуулаад ч болтугай ил тод мэдээлдэг. За тэрэнд нь үндэслэлсэн шүүмжлэл иргэд бас хилцүүлэх хэрэгтэй байна гэдэг санааг л ерөнхийдөө өөрийнхөө эсэгээр дамжуулан илэрхийлэхийг зорьсон байгаа. За мөн шинжлэх ухаанд боловсролыг дэмжиж байгаа төр хувийн хвшлүүдийг хэрхэн дэмжиж болох вэ? За дээрэс нь шинжлэх ухаанд мэдлэгийг яаж боловсролоор дамжуулж олгож болох вэ гэдэг талаар эсэндээ дурдахыг илүү зорьсон байгаа. Хүмүүс хууль гэхээр маш олон хууль байгаа шүү дээ манай улсад. Гэхдээ тэр хууль болгоны дээр үндсэн хууль байдаг гэж ярьдаг. Яагаад вэ гэхээр бүх иргэдийн эрхийг болон үүргийг зааж өгсөн байдаг. За энэнийхээ хувьд бид нар ямар эрх хийх вэ гэдгийг тэндээсээ харах боломжтой. Байгалийн баялагын талаар тэр нь зүгээр тунхаглаа зогсохгүй бид нар ил тод мэдээлэлээр хангуулах хэрэгтэй гэдэг заалт хүрэлтэнд байгаа. Тийм болохоор бид нар үндсэн хуулиас үндсэн хууль бол хууль болгоны их сурвалжинд болж байгаа болохоор энэ талаар бид нар яа харахгүй мэдэх хэрэгтэй, сонирхох хэрэгтэй юм аа.